Нацист Герман хэдийнэ Польш, Чехословак, Франц, Норвеги, Дани улсыг эзлэн аваад зөвлөл улс руу давтахаар бэлдэж байлаа. Зөвлөлийн тагнуулын мэдээгээр улсын хил дээр Вермахтын 72 дивиз төвлөрчээ. Югославтай төлөвлөөгүй дайн өрнсөн тул Германы цэргийг шилжүүлэх шаардлагатай болж зөвлөл улс руу хийх давталгаа хэдэн 7 хоногор хойшлолоо. Фюрерийн төлөвлөгөө тасалдахад хүрээд байлаа. Адмирал Канарисын шилтгэе 1941 он. Германы ард түмний аз жаргал ирээдүй байх эсэх нь шийдэгдэх гэж байна. Бидэнд өвөл болохоос өмнө энэ богино хугацаанд тавьсан зорилтоо биелүүлж, улаан армийн гол хүчийг будцохж, Архангельск ижил мөрөн зурваст хүрч чадах уугүй юу гэсэн асуулт тулгараад байна. Ориглоос буусан нурлахыг зогсоох аргагүй. Тэрнийг сөрн зогсох гэж оролдсон хэн боловч устгагдана. Хөдөлгөөн бол ялалт. Өчөөхөн төдий зогсгол юм бол суйрна. Одоо Барбаросса төлөвлөгөө улам эрсдэлтэй ажиллагаа болж байна. Гэхдээ бид алдсан цагаа юугаар нөхөө мэдэж байна. Бидний цохилт асар хүчтэй байхаас гадна гэнтийн байх ёстой. Гэнтийн гинэ? Фюрер минь. Тэр чинь ямар ч боломжгүй. Оросын хил дээр Балтийн тэнгисээс Хар тэнгис хүртэлх зайд 5.5 сая зэрэг хэдэн мянган нийс хонгос танк татж авчираад байна. Ийм байхад яаж хилдүүлэх юм? Тэрнийг би мэдэхгүй. Энэ асуултанд та надад хариу өгөх ёстой. Апэрвэл шийдэгдэшгүй асуудлыг шийдэж байхын тулд байгуулагдсан юм. Мо гахаа. Би хэд бодсон. Заван гахаа. Би танд төлөхөөр өгнө. Тэр Аз этгээдийн санааг мэд. Бусад зүйл чухал биш. Нүд чи бүү хар. Чих чи бүү сонс. Хэл чи бүү дугар. Уучлаарай Вилли. Гэхдээ чамайг харахад чи ариун үнэстэй биш. Одоо зорилтоо нэгэд тодорхойлох цаг болжээ. Тэгвэл тийм байж. Одоо ажиллагаа гүйцэтгэгчээс шалтгаална. Тэр бол дээд зэрэглэлийн мэрэгжилтэн байх ёстой. Тэгэхгүй бол 50% нь биелүүлж чадахгүй оцорч байна. Чи ямар саналтай байна? Ваасар тохирно. Ваасар оо. Тэхийн бол энэ ажиллагааны тухай хэн ч мэдэх ёсгүй. Нууц мэдээг элчин сайдын ямар дамжуулж хэрхэвч болохгүй. Ваасар өөрийн холбоочинтой. Тэгээд тусдаа зөвхөн бидэнтэй холбоо барьдаг холбооны төхөөрөмжтэй байх ёстой. Адмирал, би энэ ажлыг өнөөдөр эхлэе. За тэгээрэй. Тийм ээ. Ингээд Франца. Бид дахиад нэг сайн тунгааж болох хэрэгтэй байна шүү. Харин одоохондоо гэртээ хараад амар. Миний жолооч чамайг хүргээд өгнө. Маргааш уулзъя. Медленогийн адмирал. Ханс? Данила Козловский, Петр Бондарчук, Виктория Толстоганова, Анна Чиповская, Сергей Газаров, Владимир Епифанцев, Алексей Горбунов, Андрей Мерзликин, Михаил Филиппов,
Эки Хоффманнаар Борис Акунины тагнуулын роман зохиолоос сэлбэлэн бүтээсэн тагнуул кинон тоглолоо. Москва 1941 оны 4-р сар. Кино зохиолыг бичсэн Владимир Валуцкий. Чи чинь яаж вэ? Манайхан бүгдээрээ молт явлаа. Чи ганцаараа үлдээд үү? Тийм байж нөгөө хууч юм давтах нь уу? Егор минь, чи бидний эцсийн найдвар шүү. Ерөнхий зураач Виктор Петров. За та шинэ үг бичиж яв. Апперкот гэдэг. Тогжмын зохиолч Юрий Патенко. 2 дугаар үе. Егор, чи ч өстө жүжигч юм аа. Чи шууд тавиад унгаачихгүй яасан? Москвагийн авраг шалгаруулах тэмцээнд ялна гэдэг чинь спортын мастер боллоо гэсэн үг. Бокс гэдэг чинь зүгээр нэг гараа сарвалзуулахын нэр биш шүү дээ. Чи бол манай дотоодыг хамгаалах байгууллагын спортын нэр төрийг хамгаалж байгаа хэрэг шүү дээ. Та ухаантай зодтолж байна. Тооцоотой. Та зөвхөн боксинг гэдэг юм уу? Эсвэл ер нь амьдралын байр суурь юм юм уу? Бокс гэдэг чинь нөхөр дарга амьдралын сайн сургууль шүү дээ. Зайлв. Хувцас өмс. Асгалжуулагч нь таныг хамгаалтанд хайн ганддаг гэх юм. Энд хамгаалт гол нь биш ээ. Гол нь тактик. Таны герман хэлж дунд сургуулийн хэмжээний юм байна да. Унган биш юм. Бид юу шалах вэ? Бид чинь эгэл бор улс шүү дээ. Жинхэнэ баваараар ярьж байна шүү. Яхаараа ийм аялгатай болсон байдаг үлээ. Ээж маань л аялга. Элен цулансан 100 жилийн өмнө баваараас нүүж ирсэн юм. Өвөө хамтрлын дарга байсан юм л да. Би жил болгон зуны амралтаараа очдөг байсан юм. Дараа нь Саратовын нисэх сургуульд ороод л дараа нь бүх талын ажиллагаа явуулах чадвартай нуус ажилтныг бэлдэх тусгай сургуульд тэсэлгээ, тагнуулын ажил, радио холбоо зэргийг заалгасан. яг тийм. Дараа нь спортын Динамо нийгмэлэгт жил хагас байгууллагынхаа нэр төрийг хамгаалж 43 удаа ялахтаа 29 нь нокаут хийсэн. 30-т нь Та хувцал. Харин одоо би өөрийнхөө тухай ярив. Надад яг чам шиг тамирчин, тэгээд хамгийн гол нь унган герман хэлтэй туслах хэрэгтэй байна. Энэ ажил аюул осолтой шүү. Тийм учраас чи татгалзаж болно. Харин зөвшөөрч байвал одоо явъя. зөвшөөрлгүй явахтай нөхөр ахлах шүү дээ. За би өөрийгөө танилцуулъя. Аюулаас хамгаалахын ахлах хушууч Октябрьский. Та юр бус явахтай хүн байна нөхөр ахлах шүү дээ. Урд нь өөр авахтай байсан юм аа. Ерд энэ л. Гурван жилэнд ирсэнгүй. Нэвтрэх бичиг боксчин. Би Октябрьский байна. Степаныч над дээр. За сонсч байна. Одоо чамайг ажилтай чинь танилцуулна. Ороор.
Суу. Удахгүй дайн эхлэнэ. Германчуудтай юу? Энэ асуудлыг фюрер бүр өнгөрсөн 100 шийдсэн юм. Тийм болохоор ардын комиссаруудын газрын тусгай тогтоолын дагуу нэг ажил төлөвлөгдсөн юм. Ажиллагааны нэр нь Сэдил. Энэ нь Германы болзошгүй давталгааны аюул зандын талаарх шуурхай мэдээ цуглуулах зорилготой. Өчигдөр шөнө бид тагнуулын мэдээ хүлээж авлаа. Святое озеро гэдэг газрын хавцаа онгоцноос нэгэн ачаа хайхын бай. Тэрний Ирешки тосч явна. Энэ бол Априйн Ахмад туршлагатай болоод осолтой тагнуулж. Түүнтэй хамт Янгард Штальберг явуулсан. Фарбер Индустрийн төлөөлөгч. Манай бүртгэл Германы тусгай албаны ажилтан гэж явдаг юм. Нүүдэл жавдорын биеийн хөдөлгөөн, гарынхан зангаа зогсож сууж байгаа байдал бүх юм нь хэрэг болно шүү. Харин ачааг яг хэн тосох вэ гэвэл Германы дэсээр хошууч генерал Октябрьский гавьяа зүтгэлийн бид сайн мэдэх доор юм нар. Энэ чиний нисхийн сургууль байх үеийн ялалт. Харин энэ бол чиний тусгай сургууль байхдаа хийсэн алдартай нактаун. Ямар сони юм бэ? Энэ өмнөх ороо болсон явдал. Москвагийн ойрцох Вишняки тосгоны төмөр замчлалын годомжинд болсон гайхамшигтай тулалдаа. Хүндэт нөхдөд манай үдшилийг үргэлж хэлж байна. Одоо та бүхнийг сонирхолтой лекц сонсохыг урьж байна. Илүү 50 копек байвал өгчихгүй юу? Дажиг хөөх юм аа. Хой хүүхэ. Алю, Чимээгүй. Зогсоо. Хараач. Инүүдийн үлтгэнэд байж байгааг нь бид урлаа шүү. Чи яаж вэ? Өөрт чинь юу байгаа? Арай чи ингэж болохгүй. Эргэл хүлгээнүүдээ бүсгүйг зүгээр явуулчихгүй юу? Эндээс зайлаа. Яваадгаач чамд хүртэхгүй мэдв. Дүлийн хүмүүст зориулж дахиад хэлье. Чи болоо. Замаа зайлаад өгөөч тээ. Би та нарт хэлсэн шүү дээ. Хогч шүү навшаа. Чод яах гээд байгаа юм бэ? Гар. Та зүгээр үү? Танд баярлалаа. Та гол нь гараа битгий хөдөлгөөрэй. Одоо гэмтлийн эмнэлэгт очих хэрэгтэй. 24 цаг нээлттэй байх ёстой. Намайг Егор гэдэг. Надежда. Энд чинь юу юм? Юу юм гэж ариулсан талх. Би сүмд очичход явж байна. Эмээ чинь явуулаа юу? Би эмээгүй. Би хаалтайгаа байдгийн.
Үгүй та ч ягаад комсомолын гишүүн байж сүмд очдөг үлээ? Би комсомолын гишүүн биш ээ. Харин та комсомолын гишүүн юм уу? Биш ээ. Аавч нь байгаа шүү дээ. Аав жижигтэй. Хөршүүд чинь яг уу? Манайхаас өөр айл байхгүй. Хоёулаа цай уул яасан. Байрсын явдал ингээд бүрэн нотлогдож байгаа юм. Ингээд чи яагаад энийгээд байгаа юм доор нь? Үгүй ээ. Чи инээмсэглээд л байна шүү дээ. Үгүй нөхөр ахлах шүү ч. За ор. Степаныч. Эний хэмжээг авах та. Юуг нь хэмждэг юм бэ? Жирэл вэйтэй хүн байна. Хэмжээ 48 өндөр 3, залуучид 43-ыг өмсдөг. Тийм ээ. За тэр. За тэр ачааг бүрэн бүтэн хүлээж авах ажлыг чи бид хоёр гүйцэтгэн шүү. Бид хоёр цэвэр цусны айрчууд харин эд бол үг дуу гардаггүй манай нөхөд. Тийм болохоор доор чи баг гол дүрдэн тоглох нь байна шүү. Үг хэлэх юм уу яах юм? Хэлэх үг байвал би шууд тогтоо. Манайх Эрдмийн театр шүү. Тийм болохоор өөрөөсөө юм чимж нэмж хэрэггүй шүү. Хэрэгтэй бол би тушаал өгнө. Тэгэнгүүт чи шанаадаад унах ёстой. Элэгдсэн дээр тий. Цохих зайн богино шүү дээ. За яг хөө элэгдүүл элэг дээрээ. Мэргэжлийн хүнд би юу заах вэ? Вибор код төмөр замын буудал. За энэ гурав. Гурван фашист, гурван хөгжилтэй найз. Майлданы машины баг юм аа. Энэ гуравт нь хэн бэ? Энэ Решке, Решке, Штальберг, Штальберг. Люга фон Лаунс, Любьяндын инженер. Сайхан харагдаж байна шүү. Штальберг. Ажиглаад бай да. Дэстэж Коловост хотод дотоодыг аюулаас хамгаалах хэсгийн дарга та бүхнийг дайсны тагнуул буух газар хүртэл дагалдан явахаар хүрэлцэн ирлээ. Зүгээр нөхөр дарга. Эдний хэсэг байлдааны бэлэн байдалтай байгаа юм. За юу болж байна? Подъяблонский. Би танд хэдэн удаа хэлэх юм бэ нөхөр ахлах шүүч. Подъяблонский биш, Подъяблонский. За уучлаарай. Хөдөлгөөдөө нөхөр дарга. Хэвтэж. Гагрид бие наранд шарж байна гэж бод. Нисэд ирлээ. 3000 орчим өндөрт байна. Хурд нь 200 орчим. Сайн байна. Сонсгол сайтай юм гэж. Хүн тусбар дээр 3 хүн очив шүү. 2 нь барьж яваад 3 тун гарч иднийг нэрийг нүүрдэн тусгана. За хайлаа шүү. Хэр удаан бууж ирэх вэ? 4 минут 40 секунд. Шүгүрчин ирж байгаа юм чинь бидэнд нууц үг хэрэгтэй болно. Цагаан хараарай. Одоо кино үзнэ. Дуугүй кино.
Дорин, цагаа хараарай. Нууц үг. Шүгүрчд хэлэх нууц үг. Ямар шүгэрч? Би Германы дипломат ч юм. Би найз нартайгаа загсанд явж байна. Би консулыг дуутахыг шаардаж байна. Нууц үгээ хэл. Хэлэхгүй бол ухчин шүү. Та тэгж зүрхэлгүй. Дорин, цаг юу болж байна? Бүтэн хагас минут өнгөрч байна. Аргагүй нөхөр дарга. Одоо эдгээр нь хэлж магадгүй шүү. Юуны чинь гаргах. Лаудис, нууц үг. Би нууц үг хэлье. Харин та нар энийг бас та нар ойлгож байгаа үстэй. Ойлгож байна. Нууц үг. Одоо Энийг бас мөсөн дагуур хийж. Лаудис. Нууц үг. Линда. За, болж байна. Энэ нь хэрэгтэй байсан юм шүү дээ. Тэгэхгүй хотлоо маяглаад. За манай Тэнгэрийн элч маань хаана байна? Олсоо татаад л байна. Сарвчлууд өгөж байгаа. та зүгээр байж. Вы в порядке? Нууц үг. Марта. Марта. Үгүй биш ээ. Магда. Магда. Үгүй биш ээ. Тоглосон юм. Нет, шучу. Линда. Би хүүхний нэр тогтоохдоо муу л да. Это Энэ Руби, мой миний ассистент. туслах. А я Решка. Би Ирэшгэ. Танилцах талтай байна. Чи яаж байгаа юм бэ? Надад алдлаа шүү дээ. Чи соёлгүй хүн юм а Дорин. Гадаадынхантай харилцаж чадахгүй. Юуных нь гадаад байх вэ? Украин л байна шүү дээ. Ягаад бодоод эхэлвэ? Би тэнийг байхгүй юу? Нууц үг нь бодлоо байж. Өвлийн загалчлалд гэдэг ажиллагаанд оролцсон чинь тэгээд чамайг ээж тусаад цовны мөнэ. Алинаша чи гавьяа байгууллаа. Баярлалаа. Одоо шиний нөгөө таньдын үгийг л сонсох үйлдэлээ. Үгүй хэлэхгүй бол яах вэ? Тэр чинь Хафрын сургуультай шүү дээ. Төмсгийн түрээд өгөхөр үгээ хэлнэ. Таныг ингэдэггүй. Кристиан Карпенко гэдэг. Орлон сүйтгэгч юу? Алан ядагч юу? Биш. Би радио холбооч. Би хорлон сүтгэгч биш. Радио холбооч. Энийг танаас хураасан байна. Энд чинь юу юм? Би дахиад асууж байна. Энд чинь юу юм? Шинэ загварын холбооны төхөөрөмж онц чухал нууц ажилтнуудад зориулсан. Та онц чухал нууц ажилтнаа. Ялаа эцтэй би. Радио холбооч. Би энд Вассер гэдэг тагнуулчтай хамтарч ажиллахаар ирсэн.
Тагнуулч Васер чинь ямар шууд өрхтэй юм. Би мэдэхгүй. Тэр өөрөө нууц байрлалгаа уцтаад дохиог хэлэх ёстой. Уучлаарай нөхөр Карпенко. Лавлахаас надад таны утсыг өглөө. Экита Петр Семенович Карпенкогийн хүү юу гэж асуух ёстой гэсэн. Харин үг би юу? Байлгүй хавтаа байлгүй хав. Би. Байлгүй хав. Норийн тогтоож яв. Тэр нөлөөлөх аргууд гэдэг чинь юуны өмнө сэтгэл зүйдээр үндэслэж байдаг юм. Бүх хэрэгтэйчүүд нүдэндээ засаандаа амь тавьдаг гэсэн хоёр хэсэг туваагддаг. Нүд засаа хоёроо хамгаалдаг. Жинхэнэ нэр хүнийг намалдгийн нээлээгээ сүрдэхгүй. Миний мөрдөн байсагчид нодрол зангид хал уралд болгодог юм. Тэр жишээ нь миний хавц сэргийг зөвхөн намайг хүүгнүүдийн хичнээн хугацаа өнгөрөөдгийг харах юм бол Октябрьский ардын найсан байна гэж хэлнэ. За тэгээд хэрэгээ хүлээхгүй бол засаагийн чинь тассан шүү гэх юм бол би хэрэгээ хүлээнэ. Хаан төрийн төлөв цагаантны хөдөлгөөний тагнуулах мөн гээд гарын үсгээ зурна. Та ийшээсөө. Чи нана хөдөөнийхөө хамаатнуудыг суулга. Харин бид хоёрыг захиалгатай гэсэн бичгтээ тэр ширээнд суулгачих. Морилхтун. Дорин. Чи манай мэрэгчлэр юмд хүрий гэж бодож байгаа бол хүйтэн ухаанаар амьдраарай. Зүрх бол таныг эргэтэн шүү дээ. Үйлчлэгчээ та наашаа ирээч дээ. 40 минут сууж юм шүү. Одоох. Ийм юмас үестэй залхаж байна. Тийм болохоор Дорин минь. Чи энэ ажилда тууштай зүтгэе гэж байгаа бол гэр бүлтэй болох гэж яарсны хэрэггүй. Чи залуу байна, амжин гайгүй. Харин би ганцаарсан чон явсаар дуусах юм шиг байгаа юм. Яасан. Сайхан байна уу? Энэ миний шүү. Битээс давуулаарай. Тэгээд чи тэрэн залууд нь. За. Энд нэртэй жүжигч шүү дээ. Яасан. Чи яагаад байна? Миний үс асалт эвгүй санагдаад байна уу? Үсийн усан толгой илүү сайн амьсгалд юм. Тийм болохоор илүү хурдан сэтгэнэ. За тэгэхээр Дори минь чи цэргийн хүн энэ ширээг талахад чам 5 минут өглөө. Дараа нь шууд нүүн шилжээрэй. Ойлгов? За. Цэл залуухан иргэдээ танаа хадагтайг танго үжигт уурж болгосон болов? Хижээл насны иргэн гой Люба маань бүжиглэх дургүй байна. Чи яахаар намайг өмчлээд байгаа юм? Яагаад бүжиглж болохгүй гэж? Сайн байна нөхөр Герман.
Товч тодорхой үнэмшилтэй илтгэдгээр ээлдэглээ. Харин одоо нөхөр Английн үгийг сонсъё. Москва, дотоод хэргийн ардын комиссарын газрын шуурхай штаб. Одоогоор би хэлийн цаана байна л да. Нөгөө Фигаро энд Фигаро тэнд гэдэг шиг. Гэхдээ энд бахаас тэнд байх нь их байна л да. Нөхд минь би яг халуун тогооноос нь гарч ирлээ. Мэдээж цууцл болгон өөрийнхөө намгийг магтдаг ч гэсэн бидний байгаа Британийн балчиг намагаас илүү үл болов. Англид хаан ч гэсэн ганц юм ярьж байна. Энд бидний оролцох зодон биш. Яхаараа бид Польш, Францчуудын дундор орох ёстой юм бэ гэцгээж байна. Лорд Барга Рудольфгээс өөрийн биеэр урьдчилан болцол тавилгүйгээр шууд очиж уулзна гэж мэдээлж байна. Тэгэхдээ англичуудын журам ёсоо дээдэлдэг чанарт дулдуу иднэ гэнэ. За арайчтай дээрээс нь өөр фюрер өөрийн биеэр яваад очих юм биш үү? Тэр лорд ч худлаа чалчиж байна. Лорд худлаа чалчаагүй. Би тэрнийг батлна. Тэр бол баттай их сурвалж. Ойлгов. Харин нөхөр ахлах хуршуултаа мэдэхгүй бол битгий үг дуурч байна. Гээс үнэхээр Лондонд очиж хэлэлцээ хийгээсэн байвал яах вэ? Лордын мэдээллийг шалгаж энэ талаар судалгаа явуулвал яасан юм бэ? Тэг шаардлага байхгүй үнэ шүү. Би лордтой шууд харилцдаг сувагтай. За тийм байтгаач. За нөхдөд. Та нарын хинэнч гэсэн яг өөрийн чин чиглэлд ирээдүйн дайны хувь зай шийдэгдэнэ гэж бодох ёстой шүү. Тийм болохоор дайсныг нэвтэрч орж ирэхээс сэрэмжилцгээ. Бид нэг л их оронд зүтгэж байгаа шүү. Та бүхэн явж болно. Нөхөр Октябрьский, та түр саадахгүй юу? Та тэр ваасрыг хизээ барих гэж байна. Уцтгын хүлээгээд байж байна. Өөр ямар чаргаалга. Тэр осолтой навшуулалтай. Тэр эмэгтэй хүнч байж магадгүй. Ямар нэг сэжүүр гараа юу? Үгүй зүгээр л ваасэр ус гэсэн үг герман хэлэнд сармаг үг. Харин орос хэлэнд бол эм үг шүү дээ. Ваасэр. За та явж болно. Тэр ямар мэддэхгүй амтныг надад заавал барьж өгнө шүү. Германчуудад хаарамчтай юм бидэн ч тохирно. Лебянкаас холгүй байгаа нь маш сайн байна. Ядуу хөршүүдтэй бүр болж байна. Энэ өдрөөс эхлээд орон чи радио холбоочин Степа Карпенко шүү. Зам байдал бичгийн хэв хэл яриа нэг ангид сурч байсан хүүхдүүдийн багш нарын нэр хоч газар зүй нэрүүд бүгдийг тогтоож ав. Нуус үгний хариу үгийг нэг амсгаагаар хэлж байх ёстой шүү. Ваасэр хизээгүй уцтах болсон. Жидорм биш. Чи Карпенко. Би радио холбоочин Степан Карпенко. Тэр юу байх вэ? Гол нь шифрэл тогтоох хэрэгтэй. Тань заавар ирлээ. Радио холбоочин Степан Карпенко. Чи юу гэдэг вэ? Аав инженер хэм? Юу, Петр Гаврилович. Биш ээ. Миний аавыг Степан Гаврилович гэдэг байсан. Худлаа. Чиний аавыг Петр гэдэг байсан. Степан. Давтаад хэлдэг. Хин гэвэл? Хин гэж юу? Петр Гаврилович гэж хэлээч. Петр Гаврилович гэжтэй. Петр Гаврилович. Сайхан ороод орё. Нууцвар 1941 оны 5 сарын 1. Би тэгээ шүлэндээ үнэртэй ус хийх юм хаашаа. Үгүй зүгээр л дээ Зина. Гэхдээ чи хаанаас ийм муу байцаа авдаг юм бэ? Ильям дуртай лиддэг юм да. Мэдрэдээ өвчтэй амтай халуун юм олж хэрэгтэй байдаг юм байгаа биз? Та сайн байна уу? Чи мөн соёлгүй байгаа юм даа Знайда. Хараал тавиад хор тутааны баг өмссөн ч болохоор хорон үг хэлээд. За чи болж Стёпка. Чиний байгаа царай чинь яг хор тутааны баг. Чамайг ингэж авах юм бол байрны даргад хэлий шүү. Би өөрөө байрны дарга дээр орно доо. Гүйцэтгэх захиргаанд ч хүрнэ. Хамжаартай байгаа ч. Чи дууга бай муу заар үнэрт өрсөн ухна.
Марцгансгааж байна уу? Сургууль хийж нөхөр дарга. За. Бас л нойр хоолгүй явж гин үү нөхөр дарга. Би чиний анхных уу? Тийм ээ. Тэгээд бас эцсийнх. Би бүр багадаа ганцхан хүндэл сэтгэлтэй болно гэж хатуу шийдсэн. Яг өөртөө тохирсон хүнд. Тэгээд нэг насаараа хайрлаж явна гэж. Одоо би тэр хүнээ олсон тэр болчих. Бац. Чи бараг танихгүй байж яаж мэдж байгаа юм? Мэдэж байна тэгээд л тэр. Харалтан. Чи зоригтой бас шудраг. Чи намайг аварсан. Тэд нар гуруулаа чи ганцаараа байсан шүү дээ. Тэр яг хөтэ би чи нөгөө юу тамирч шүү дээ. Бас чи их царайлаг. Нөхөр ахлах шүү чаа. Нэг цаг гадаа гараад ирэхийг зөвшөөрнө. Яахс. Би нөгөө бүсгүүд хамаг уучраа хийе. Тэр ойлгоно. Юу? Чи нэг муу охноос болж пост орох гэж байгаа хэрэггүй. Би таныг ойлгохгүй шүү нөхөр Дорин. Тэгвэл яг энэ үед Васир хонхотвол яа? Ерөн та Динамо спортын нэгмлэгтээ эргэж очивол яасын? Инхэд хагтай Беленина. Та ханаас юм байсаа авдаг юм бэ? Բայց хэрэггүй. Зүгээр л халуун байна. Зүгээр. Тэгж ярих юм бол би тоогоо барьдаг авгаа биш ээ. Тагнуул нэвтрүүлэх мэрэгжилтэн шүү. Хонхтоодлохын би танд хэлээд байна шүү дээ. Шмаковын энд байдгүй гэж. Тэгээд хэлчихгүй дээ. Стёпка. Чамтай ирэгээд байгаа юм биш үү? Карпинкатай яригээд байна. Байна уу? Эм бэ? Үгүй. Миний аавыг Пётр Гаврилович гэдэг байсан юм. Тэр яа тэглэв яах вэ? Хаашаа өгөөд очих вэ? Дорин. Юу? Васар чинь орос хүн байна. Намайг Би сонссоо. Ойлголоо. Петровка Кузнецкийн хоорондох гудамжны утаснаас ярьсан байна. Ожигсан газар ноч. Юунд хөшчгөө? Ой, залуу нааш ир.
Нэг юм гоёлох уу? Степа. Би Коли ах чинь байна шүү дээ. Таньсангүй юу? Харин би чамайг шууд л танилаа. Байж одоо хоёулаа уулзалтаа тэмдэглэнэ. Бүсгүй. Алуу. Аригчин царай чад. Юу гэж хүн гоочлоод байгаа юм бэ та нар? Халахын голын баатар байна ан чинь. Алуу ганц л авах юм өгч. Би дугааргүй авах хэрэгтэй хүн сайн найзтайгаа Тэр уулзлаа. ямар хамаатай юм? Танкнд хамт шатаж явсан. Тэр ямар хамаатай юм бэ? Чиний төлөө цусаа орсгож явсан цэкэл зүрм. Хөдөөлөх гэж гин. Уугаагүй амт. Оваагүй амтан бэ. За яах вэ? Энд нэг нууцхан газар байдаг. Явъя. Хаваасэр яасан? Тэр чамд арай хүнддэх байлгүй. Би холбооч нь байна. Дамжуулах хэрэгсэл авч ирсэн. Авчирсан энэ байна. Ихтэй холбоо барих тутамж аваагүй. Чи Украин юм уу? Тийм ээ. Черняв нутгийн хүндээ. Герман тусгай бэлтгэл хийсэн. Та айлуудгийн хөв. За болтугай. Бай. За би ч боллоо. Бай, зоош. Степа. Би утаснаа. Би тэгээд ваасргүй яах юм бэ? Чи бол нууц үг хэлсэн хүнд үг дуугүй захирагдах үүрэгтэй шүү. Ойлгов. За баяртай. Зогс. Энэ навсасгэр ваасэр болж байна уу? Тэгж хэлсэн. За явъя хэмээ. Бидний албаны такси хүлээж байна. Троллейбусны араас явлаа шүү. Нэгдүгээр шугамаар. Хой, зогсорой. Суудлаа байхгүй хүнгүй. Юу суудлаа байхгүй гэж. Наад хүнээ чамдаанаа зайлуулах гэж хэлээч. Юун зогсон юм бэ? Яваач. Хой, зогсооч. Троллейбус яасан? Троллейбусны араас өөр машин явж байгаа. Хосороо мөрдөж байгаа мэт те. Ойлгомжтой. Босоороо гин шүү. Тэгж ярих юм бол бид чиний найзыг 5 машинаар мөрдөж байгаа шүү. Хоорондоо нөгөө юу илээ радио Холбоотой гэж юу? харин тийм. Мөрдөж байгаа хүн троллейбусанд явна. Буудал дээр буусангүй. Нөхөр ахлах шүү чи одоо та даган шүү. Даглаа. Зөв дөрин. Харцгаж мэдэн шүү. Анхаараарай. Троллейбусаас буугаад боломжны нөгөө тал руу гарлаа. Дарга нөгөөд чинь таксинд суучлаа. Савчинга наадхаа зогсоогоорой.
Анхаараарай. Үрдэж байгаа хүн хөдөө аж ахуйн үзэсгэлэнд байна шүү. Олны дунд хотголдъя. Арван тавдугаар павильон руу явсан шүү. Тэр явж байна. Харж барил. Яах гэдэг юм бол тэнд юм уус юм болов? Одоо баримтлана. Бүсгүй ч үдэ. Сэсрэл хүрээлэнгийн захиргаанаас ярьж байна. Хүүхдийн талбайн ойролцоо галзуу нохоо үзэгдсэн тул хүүхдүүдээ яаралтай зайлуулно. Улаан бөкснүүд минь намайг барин гэвэл санссны чинь гарч шүү. Би холбооны хэрэгслээ өвдөд өөрийгөө бодчихно. Зөвхөн даргатай чинь ярина шүү. Бон 7 сумтай. Би тоолсон. Нэг сум үлдсэн шүү. Тэрнийг өөртөө үлээж дээ. Чамтай өдөрт газрын дарга ярьж байна. Хоёулаа ярилцъя. Тэгвэл нааша гараад ир. Норин чи юу? Би манай нөхөр ахлах шүү чаа. Та тийм л ярхаа юм бол яагаад бүр тэнд байхад буудаагүй юм бэ? Би байгальд дуртай хүн. Сүүлийн удаа нөгөө мод харж баясыг сонссон юм. Би суучих уу? Тэгэлгүй яах вэ? Жинхэнэ генерал байна шүү. Хардснаас чинь илт байна. Та өөрийгөө эртэл оршуулж байна да. Ирэх жил энд ботаникийн цэцэрлэг нээн. Тэнд зүгээр мод байтугай даалмууд тарина гэж амлаж байгаа. Ланжин чав гургадаг. Тэгээд яг хэзээ юм? Хавар гинэ. Нанжин чав. Ланжин чав. Намайгаа аргалж байгаа юм биз дээ? Тэхгүй шүү. За, ланжин чавганд хуурагдсангүй. Манай байгаль дуртай нөхөр. Холбооч нь бидэнд мөрдөгдсөн тухайга Васерт мэдээлж амжаагүй. Гэхдээ холбооч нь радио мэдээ нэвтрүүлэх хүнтэй уулзаар яваад алга болсон болохоор сэжиг авч мэднэ. Тэгвэл Васерт холбооч нь санамсаргүй нас барсан гэж итгүүлэх хэрэгтэй болж байна да. Жишээ нь авто замын осолд ороод ч юм уу?
Тийм үү? Итгүүлнэ гэдэг бол ахадсан зүйл. Вайсер тэгсэн байж болох юм гэж бодвол их юм болоод байна. Нөөц радио холбооч нь бэлдсэн үү? Яг тийм. Сайн байна. Цааш та юу ч хийх хэрэггүй. Кузнецкийн дэрэгдэх отоонд байгаа хүмүүсээ үлдээгээд өөрөө явж амар. Бас нэг юм байна. Орой мэдээ сонсоорой. Мэдээ гинэ. Мэдээ. Радиогоор. Нөхөр ардын канцер юу гэж вэ? Нөхөр ахлах шүүж байна. Орой мэдээ сонс гэж байна. Орой мэдээ сонсгоно. Тэгээд яах вэ? Амар гэж байна. Тийм болохоор шөнө усалж чилөөтэй. Дараа нь Кузнецкийн баринд очиод. Дори. Каасанд очаарай. Цалин чинь гарсан байх ёстой. Өнгөө гэж. Бишнэкээс өрөө хүргээд өгөөч. Энэ нэг хоёр давхар юмнуудыг хизээ зайлуулж амрах юм бол ёстой залхаж гүйцэл. Ой. Өдөртөгч өөрөө эднийг зайлуул гэсэн гинлээ шүү. Задуу та юу гэсэн юм бэ? Сайн байна уу? Надя гэртээ би юу? Та ямар асуудлаар явна? Яг бол жирийн. Намайг Егор гэдэг. Задуу надеждаг яаж байгаа ч нэ нөө. Би яаралтай тэмдэлтээр яваад л. Ажил дээр утас байсангүй. Надя уурж байна уу? Өөрөөс нь асуу да. Уучлаарай. Сайн уу? Сайн байна уу? Сайн уу? Ой, За тэгвэл оръё. за оръё. Би үгэн заавал Чи өвчтэй байсан биз дээ? Би чамайг бүх хэмнэлгээр хайгаад даан чалаагүй л дээ. Овгүй чи мэдэхгүй юм чи. Гэхдээ би хайгаад л байсан. Яагүй газар байхгүй. өөр моргоор яваа юу? Үгүй тэндээс сургалаагүй. Яагаад гэвэл би чамайг амьд яваа гэдгийг мэдэж байсан. Би яваагүй. Өдөр шөнөгүй ажилтаа байж байгаад хэлж чадахгүй л явлаа л да. Ашгүй дээ. Ажил гэдэг чинь сайн байна. Би ойлгож байна. Тийхгүй би муул юм бодож байлаа шүү. Бүр аимшигтай машин даруйчихсан чинь билүү ч гэж бодлоо. Ухаан алдчихсан чинь билүү, хоёр талын хатгаа авчихсан чинь билүү ч гэж бодлоо. Москва мужид гизний хижиг гарсан ч гэж дуулсан. Ажилтаа байсан бол яамаатай би ойлгож байна. Мэдээж чи хэлж чадахгүй явсан. Өчүүхэн боломж гарсан бол чи дуулгах л байсан шүү дээ. Тийм ээ? Энэ юу юм? Үнэртэй ус. Надя хоёул нэг тийшээ явбал яасан?
Зоогийн газар ордог ч юм уу? Концерт үзсэн дээрээ. Айлав наатахаа да. Найдаа чи өнөөдөр жилүүртэй шүү. Аа би чулаа авчихнаа. Өнөөдөртөө хинч өгчихгүй дээ. Консерватор таны ивэн 4-р симфон тоглоно гэж байна. Энд чи хичнээн хорлохыг мэдэх үү? Тэгвэл консерваторт очие. 8-аас юм байна. Бараг амжихгүй юм байна да. Талбарны өглөөн дээрээс такси яваад дахиад очие. Тэр чинь үнэтэй штэ. Хөдөлгөөсгүй ч үгүй ингэж л эргүүлж болсон юм байна. Чи чинь яасан гинэ юм бэ? Бидэнд зогсоо тасалбарч олдохгүй штэ. Хамгийн сайн суудалтан сууна. Аава эн чинь байнгын тасалбартай хүн байна штэ. Тэгэхэд та дими юм яриад л. Энэ байнгын тасалбар биш ээ. Манай их орны хэмжээгээр араа шүдэ хавирч байгаа чоннуудыг авлах анчны үнэмлэх гэх юм уу да. Надя миний би чинь аюулаас хамгаалахын ажилтан шүү дээ. Чи чекист юм уу? Тийм ээ. Надя чи ява. Аава би юу хийчих минь энэ вэ? Чи хоёр ява. Энэ ямар ажил болохыг чи мэдэхгүй шүү. Чи яваа. Надя. Надя. Санаа дучлан хэлээчтэй. Би чинь дайсан биш шүү дээ. Би их орноо хамгаалж яваа хүн. Цаадах чинь ойлгохгүй. Яг ээжтэйг адилхан зантай юм. 7 жилийн өмнө таны мэрэгжил нэгт нөхөд тэрнийг бас л манай их орныг хэмлэхээр яваа араа шүдэ хавирч байгаа чон гэж бодож байсан байлгүй. За баяртай залуу маань. Оройн мэдээ. Өнөөдөр 22 цаг 50 минутанд Кремийн гүүрэн дээр эмгэнэлт явдал болжээ. Москва мужийн барилгын трестийн 3 тонны даацтай ачааны тэрэгний жолоо алдуурч Б маршрутын 2 давхар троллейбустай мөргөлдөн ус руу унагсан байна. Шумбагчд уснаас 43 цогц гаргаж авсан бөгөөд тэдгээрийг хотын 1-р эмнэлэгт хүргэжээ. Тэгээд яг бид нөхөр ахлах шүү чаа. Орой мэдээ сонсороо гэсэн. Ардын комиссар хийжээ. Бүхэл бүсэн троллейбусыг хүнтэй юутай. Бүх юм ойлгомжтой. Шумбагчд холбоочны хүрийг троллейбусны хажуугаар усанд хаяна. Тэрнийг бусдын хамт эмнэлэгт аваачна. Тэгэх юм бол холбооч нь санамсаргүй нас болжээ гэж итгэнэ. Их хэрэг баг хэргийг дарна гэдэг энэ юм биз дээ. Уусар уцдахгүй бол яах вэ? Нууц байр 1941 оны 6 сарын 10. Нөгөөх чинь утасдсан шүү. Уусар уу? Бидгээ чичрээд бай. Эргээд ярина гэсэн. Тэр троллейбусыг санаарай. Чи үнэ хэлдэ дэмий юм болж гэж бодсон биз? Байна уу? Таны тэр Степан чинь далд ороод өгөөсөн билээ. Яасан яшигтэй юм. За ирсэн дээ, ирсэн. За одоохон дуудаах юм. Хэмбэ.
Ой, найзаа, тамхилаач. Чин яагаад дуурахгүй нэ? Зайлцгаа та нар. Ямтай юм ааши. Хөөе залуу. Таныг Володя гэдгүй үз? За. Тэгэд одоо яах юм? Явъя. Хаашаа явж байгаа? Хараарай л да. Илүү найдвартай газар баазаар шилжүүлэх шийдвэр гарсан. Дагаад яв. За. Энэ ч өстө заваан байр та. Энэ шоронд чинь тэгээд юу их болж байна? Холбооны хэрэгсэл угсарч чадахгүй. Тэр ядах вэ? Тэдний ангил хэрэгтэй. Наач нь юу байгаа? Холбооны хэрэгсэл угсарчих тэгээд чи эндээ байх. Ор дэвсгэр бэлэн байна. Идэх юм өглөө авчирч өгнө. За, юу болж байна? Дайно. Энд бүх зүйлийг мэдсэн байгаа. Тагнуулчдын мэдээ, армийн тагнуулын газрын мэдээлэл, оргож ирсэн хүмүүсийн мэдүүлэг бүгдийг нэмэгдэж бэлдлээ. Уусар тэр чигээр алга болсон уу? Одоохондоо тийм ээ. За. Тань тэрийг нь. За. Юу болоод байгаа юм бэ? Би ойлгохгүй байна. Би завгүй байна. Дараа эргэж хэлэх. Оо, бүр тэгж байна уу? Газар төчөө. Гэрч Гейблтоны эзэмшил газарт. Лордоос хэрүүлсэн ихтгэл энэ байна. Та бодтоо зүгээр л шүхрээр буугаад ирж. Хэн хоёрдугаар хүн? Гэтэл Октябрьский та димиж чалчиж байна гэдэг байлгүй. Нөхөр дэслэгч, таныг ардын комиссар хүлээж байна. Уучлаарай. Москва, зөвлөдүүдийн ордон, 6 дугаар сарын 18. Бүх тоглоомыг боснуулах нэг санаа сэтэд байна. Сая манай гадаад хэлсэн нэг залуу
нарийн ширээнийг дурдлаггүй нэг зүйл илтгэлээ л дээ. Тэгээд би шууд тань руу ирлээ. Нагуулаад ирэх ухаан байсан байж. Сайн байна. За орол. Ахлах дэслэгч Когн. Та надад тэр санаагаа хэлээч. Шугасыг унтчихж. Идэх юм авчраа юу? Холбооны хэрэгсэл бэлэн үү? Дамжуулсан ч болно, хүлээж авсан ч болно. Та бусдтай хэзээ уулзуулах юм? Та идчихвэ. Дараа нь ярив. Мэдээд амжуулах юм бол хоол өгнө. 9-5 3-4 9-9 3-8 3-9 4-тэг Тэг 2 4-4-4 Тэг 2 3-7 ингээл болоо юу? Орон дээр хэвт. Яах юм бэ? Ингээд бодчих. Чи ч алдлаа да. Хурдан тонилгочихъя гэж бодсон. Харин одоо би чамаа галд шаарна.
нэвтрүүлэгч юм да. Хааны засгийн ясрагч Надежда Собинова өнөөдөр гарч байгаа юу? Ажилтнуудын тухай мэдээ бид өгдөг бай. За, энийг чинь Гүйчин. Дарга. Энд биш. Аюулаас хамгаалахын багдаргын мэтэг оруулсан уу? Тийм ээ, манайх олон эмэгтэй ажилтнтай шүү дээ. Залуухан нам хөвтөр нуруутай шар үстэй. Түргэн бодооч тэд эсэгчээ. Залуухан намхавтар нуруутай шар үстэй. Тийм ээ. Энэгээр Орсон 3 дахь хэлц рүү нөгөөдг нэг тийм аятайхан. Аятайхан шүү. Тэр манайх байна. 3 дугаар хэлцийг нь аятайхан биш үү? Тэр чи үзэмжийн юм шүү дээ. Би хүүхэн бол нэг тийм ээ. Тэгвэл тэр аятайхан биш нь манайх байна. Петракович Ираида Геннадьевна 1913 онд төрсэн гадны хашгиралтын эцсийн ажилтан. За чи намын матхаас салхуулсан байж. Дайсны тагнуулыг шургуулсныхаа ялыг надаас биш өөр газараас авна. Ардын комиссарын өмнө ялаа хүлээн шүү. Үгүй хинч тэгэж хэлэхэргүй сайн ажилтан шүү дээ. Эцэг их нь хамтралын гişүүд. Тэгээд энэ хүүхэн чинь тагнуул юм уу? Чи энийг доорноос асуухгүй юу? Тэр орон дээр хүлээстэй явж байх чинь чамаа яасан гэлээ? За, ороо. Нөхөр хошууч, та дуудсан уу? Баг дарга Петракович. Орохыг зөвшөөрнө үү? Нөхөр ахлах хошуучаа. Тэгж үзэж. Ийм байл да бид энд ханы сонны талаар ярьж байна. За та бид хоёр ингэж уулзлаа да Васер. Нөхөр ахлах хошуучаа би герман хэл мэддэг үү? Сайн байна уу? Боллоо хошуучаа. Одоо та бидэнд хэрэггүй. Та одоо хүүхдийн өгдөөлөг шиг юм яагаад хийгээд вэ? Би энийг аюулаас хамгаалахын ажилтан гэж мэдээгүй. Мөн мэдгүй бах та. Та энийг Степан Карпенко гэж бодсон биз? Худлаа жүжиглэхэ болооч Васер. Эсвэл би таныг Мали Казахын гудамж руу тусгай лабораторид аваачих шүү. Тэр ямар газар болох тайлбарлах хэрэггүй биз? За яах вэ? Дорин, эсгээ аваад энүүний байранд нь яваад оч. Абаленский гудамж 9-р байшин. Тусгай лабораторид хөрвүүлэх хэрэггүй. Васер гэж хэн болохыг би мэднэ. Би та нарт тэрнийг баривчлахад чинь туслая. Миний байранд тэрний шифр байгаа. Надгүйгээр та нар тэрнийг олохгүй. Би зааж өгье. Аюулаас хамгаалахад би комсомолын илгээлтээр орсон юм. Таны Васер гээд байгаа тэр хүн намайг элсүүлсэн. Тэр хизээч ийшээ ирж байгаагүй. Шифр нь хаана байна?
Жижигхэн саарал тэмдэглэлийн дэвтэрт байгаа. Одоо хаашаа л болчихсон болов. Сайн санаадах юм. Намайг битгий уурлуулаарай. Ираида. Нэрэтэ. Миний цовонд байгаа. Энэ нь Хэм. Шурка. Миний үеэлдүү Шурка. Тэр дандаа ингэж хонхтаар дэмэл та. Ундаг дугууны шахуурыг авах гэж ирж байгаа бах. За чи томоотой байгаарай. За. Энэ хизээ ирэх хэлдгүүмаа заримдаа өдөр ирэн заримдаа бүр үдэш оройтож ирдэг. Би чамд итгэлээ шүү. Очоод онгойлго. Тэр шахуург нь хаавна. Утлын тавир дээр. За үүдэндээ очоод хаалганы завсраар шахуург нь гаргаж өгөөд би завгүй байна гэж хэлээрэй. Шурка чи юугаад хонхтоод байгаа юм бэ? Зүхтаарай. Отож байна шүү. Зүхт. Гараа. Хөөе. Энэ ч ясна шонхрын нислэг байл шүү. За юу хараадах юм? Улаан тугийн одоо. Элов хулгайлж явсан баг. Үгүй ээ. Гавья байгуул шагнуус юм. Та нар юугаар тарьчихсан юм бэ? Энэ ч нөгөө холоор биш шиг байна шүү дээ. Лорад Камини. Тэр биш ээ. Тэр чинь хүний хүсэл зориг хэд дарамтлаад байдаг юм. Харин энэ бол хүний сэтгэлийг хөргөж ухаан санааг нь худлаа хэлэх ямар ч аргагүй болгодог юм. Одоо 3. За цаазах нь 5 минутын дараа өвчтөн өөрийн мэдрэлгүй болно. Гол нь асуултаа тодорхой. Герман хязээ зөвл холбоот улс руу довтлох уу? Довтлохоо хязээ тавуулсан бэ гэвэл уучлаарай. Энэ төрийн нууц. Би тэр тухай ярьж болохгүй. Гэхдээ та нарт хэлчихье. Дайн тун удахгүй эхэлнэ. Та нарыг гинтүүлж тогтлоно. Ягаад гэвэл би Азийн этгээд гэдэг ажиллагааг өөсөөгөө гүйцэтгэсэн. Фюрернийг агуу хэлсэн юм. Азийн этгээд өөрийн байхгүй бол бүх юм сүрнэ гэж бодож байгаа. Үүн дээр нь тоглолчих ёо гэж. Тийм ээ. Тэр хоёр бие биенээ маш сайн мэдэрч байгаа шүү. Тийм ээ. Загасчнаа зайны газараас таньдаг шүү дээ. Нэг тэрний хоёр дугуй. Эд чинь бие биенээ мэдэж байна шүү дээ. Мэдэж байна. Дайн хязээ хэлэх юм бэ? Хизээгүй хэлнэ. Хизээгүй. Азиат говорит мне. Та надад тэр санаагаа хэлээч. Идею.
Миний эрлэг ямар дүрээр ирэх бол гэж би дандаа боддог байсан юм. Би алуурч юм бишээ. Би фюрерийн бичлэн танд хайгилсан загтал авч ирсэн юм аа. Би уншиж болох уу? Та бид дэлхийг хуваах заяатай ажээ. Герман зөвлөлт холбоот улс хоёр үл довтлох пакт байгуулсан билээ. Гэвч та бид хоёрын хин тэр нэгэхэн цаасыг үл тоож байгаа. Түүнээс хамаагүй найдвартай зүйлийг би санал болгож байна. 2 өдөрдөгчийн биечлэн хилцээр хий. Үүгээрээ 1943 оны 1-р сарын 1 хүртэл ямарваа дан эхлэхгүй гэж тохиролцъё. Миний болоод таны үнэн үг баталгаа болог. Үнэн үг гэдэг мэдээж сайн хэрэг. Гэхдээ биетэй нотолгоо авмаар байна. Герман довтлохоор байсан бол таны духанд сум зоох байсан. Зөвлөлт холбоот улс зөвхөн таны хүсэл зориг, зөвхөн таны аз хиймэр дээр тогтож байгааг фюрер маш сайн ойлгож байгаа. Яг Герман улс фюрерийн аз хиймэр дээр тогтож байгаатай адил. За. Би танд хариугаа хэлье. Таны сандыг хүлээж авлаа. 1943 оны 1-р сарын 1-ний хүртэл ямарваа дайн өдөөхгүй гүйцээ. Азийн этгээд надад таныг Берлин рүү миний онгоцоор хүргэж өгнө гэсэн. Тэгтний би өөрөө болно. Явж болно хамда. Та даалгавраа онц сайн биелүүллээ. Толгойноос нь ганц үс унах юм бол чи дуусна гэж мэдээрэй. Яалаа гэж те. Дэм болохгүй. Герман манайх руу довтлохгүй. Асуухыг зөвшөөрнө. Ханаас ийм мэдээлэл ирэв? Эндээс. Ойлголоо. Ойлголоо. Одоо ойлголоо. Эндээс шууд нисэх онгоцны буудлын руу дэгд. Тэгээд Балт орчим, баруун зүгийн, Киевийн, Одессын цэгийн тойргууд руу нисч очоод сүнсийн зайлтлаа айлгадаг. Чи тэрний чаддаг шүү дээ. Манай зүгээс ямар ч үдэн хадгалах хийж болохгүй. Харуулын нохой хэдийн зүг хуцах юм бол бие бүрэлдэхүүнийг тэр чигээр нь арчна гэж хэл. Мэдлээ. 2 дугаарт. Цэргийн дарга нарт хатуу анхааруулах нь. Нөхөр ардын комиссара, Москвагаас танд илтгэе гинэ. Хэн бэ? Танаа нарийн бичгийн дарга нарын газраас ахлах шүүж Октябрьский. Холбоотох. Хэнтэй? Нарийн бичгийн дарга нарын газартай. Баторчмын цэргийн тойрог 41 оны 6 сарын 20. Октябрьскийд оройтож гэж хэлээрэй. Дарга нар биднийг үнэлэхгүй юм да. Чи яадгийг мэдэхгүй. Харин би ялд байгуулсныхаа дараа нэг их баяртай сэтгэл хангалуун болж ирдэг. Миний юу хэлж байгааг чи ойлгож байгаа үстэй. Би одоо нөгөө жүжигчин хүүхэнтэй очиж уулзсан. Хөөх, та тэр жүжигчин эмэгтэйг өөр юм болгочихоо юу? Тэр гайхамшигтай эмэгтэй шүү. Юу? Когэнэг үү? Юу баривчилсан гэж? Намайг анхааралтай сонсч бай. Амиараа хариуцсан шүү чи. Харин Октябрьскийг
Хэн бэ? Би байна. Юус 5 3 4 9 9 3 8 3 9 4 тэг. Васир баригдсан Аз этгээд ажиллагааг амжилттай гүйцэтгэв. ЗТС Васирт довтлоход хамгийн тохиромжтой хугацаа 6 дугаар сарын 22-ны өглөөний 4 цаг. За. Чи намайг барьж өгсөн үү? Юу? За. Миний толгой яагаад ардын комиссарт хэрэгтэй болсон чи мдэггүйс? Яасан? Баригдчихаа юу? Би ямар жинжин хотын хонхон цэцэг хүү юм уу? Бейсболчны гудамж 1941 оны 6 сарын 21. Би дайсан биш ээ. Гэхдээ хоёр дахь удаага энэ махны машинд орохоо бодё дооч минь. Яг намайг бодлуулсан шиг. Харин зүрх бол юу ч биш. Цус шахтгал мотор. Чи дотор хүнээ сонсч байгаарай. Хүний дотор нэг дуу хоолой бий шүү. Хэрэгтэй үед яахыг дээр чинь хэлээд өгнө. Харин чи чихээд битгий бөгдөөрэй. Би тэрнийгээ сонсгоо болоод удаж байна. Тиймдэл бейсболчны гудамжны заван бүхээг дотор зогсож байна. Баяртай Игор минь. Дарга.
Нуусан юм байж магадгүй нэгж. Сефийн онгоолгоод отгшин шагааж болохгүй шүү. Би өөрөө үзнэ. Чи юм. Аюулаас хамгаалахын бэлтгэл хаалх төслөгч доор энэ. Октябрьскийн гар хөл болгож итгээд. Аваад яв. Би урагч биш нөхөр ардын комиссараа. Би дан эхлэх цагийг мэдсэн. Маргааш өглөөний 4 цагт эхэлнэ. Маргааш 4 цагт хэлсэн байна. Би Васрын мэдээг шифрлсэн. Маргааш 4 цагт хэлсэн байна. Тэдний ажилтан Гогн хэрэгээ хүлээсэн. Хүлээсэн шүү. Ямар ч тайм болохгүй. Та хаанаас мэдсэн? Эндээс. Та бүгдийг чинь арчиж хаян да. Та төрлөө бос сүрүүлсэн. Октябрьскийг үгүй хийсэн. Маргааш хүмүүс амиа алдах гэж байна шүү дээ. Та нар бүгдийг хэдчих бол хэн их орноо хамгаалах юм бэ? Энийг байцаах уу? Эсвэл шууд гүйцэтгэж үү? Байгууллагаас хөө. Надад энэ хийтэй хүмүүс хэрэггүй. Замбраагүй бэлгийн харьцаанд орох нь арьс өнгөний осолтой өвчин тусах үүд хаалгыг нээдэг болно. Чи яава? Тагнуулч болно гэд байсан яалаа? Тагнуулч хүн тэсэх ёстой байз тээ. За арайч дээ. Би үнэ. Би чамгүй гэж чадахгүй. Би чамайг тэндээс чинь гаргахгүй байх л гэж айж байлаа. Зарим нэг нь оролцсон. Гэхдээ би нөгөө юу шүү дээ. Тамирчин. Шуудангийн онгоц байна. Би ийм онгоцоор нисэж байсан. Би чамайг сургуу болохоор чинь санаа зовж байлаа. Би чам цэхээ бичсэн. Даганч явуулж чадаагүй болохоос. Цаадуул чинь зөвшөөрөөгүй юу? Үгүй, зөвшөөрөөгүй. Чи юу бичсэн? Миний амьдралд дахиад ийм юм тохиолдохгүй гэж бичсэн. Тийм үү?
6 дугаар сарын 22-нд ахлах цэцлэгч Коганыг Сталины онгоцоор Берлинд төрүүлж өгсөн юм. 1942 онд тэрээр зөв Толгойд улсын нутаг дэвсгэр дээр тагнуул туршуул хорлон сүйтг ажиллагааг удирдах зорилготой байгуулагдсан зоондор штабыг даргалах болсон юм. Ахлах хушууч Октябрьскийг золгүй явдлын улмаас амиа алдсан гэж зарласан боловч түүний цогцос Ослын газраас олдоогүй юм. 1942 оны 2 дугаар сард Егор Найди 2 хүүтэй болжээ. Гэвч Дорин тэр тухай бүр хагас жилийн дараа Москвад ээлж тагнуулын даалгавар авахар ирэх үедээ мэдсэн ажээ. Мимо фасада большого театра Их театрын багнуудын дэрэгдүр эглэсэн трамвайнууд жигэнгийн өнгөрч байлаа. 10 дугаар ангийн шалгалт маргааш гэж байлаа. Алдарт Кремлийн дэргэд мөнхийн гал асаагүй байлаа. Бүх юм эхлээгүй. Өрнөөгүй байлаа. Бүтэн жаргалтай хорхон өглөө үлдээд байлаа. Бүгдээрээ амьд байлаа. Орчуулсан мэргэн, дуу оруулсан, бэлгүүтэй, дарамсран, эрдэнэ